орчин үеийн шинэ хэв маяг, үндэсний уламжлал, шинэ хотын дүр төрхийг хадгалсан хотыг бий болгохоор дараах хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийсэн болно. Үүнд инх тайван эв нэгдлийн цогцлбор, цэрэг аюулгүй байдлын сэдвтэй олон улсын арга хэмжээ, баярын чуулган, улс орнуудын инх тайван эв нэгдлийн конференц хурал зохион байгуулах газрыг цогцоор нь шийдэж өгсөн. Халах гол ялалтын ансамбл. Халах голын дайны түүхэн ялалт, цэрэг эрсийн дурсгалыг мөнгөжүүлсэн гадна буюу доторх музей, панорам, зургийн галерей, худалдаа үйлчилгээ болон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Намагчсан газрын ландшафт. Намаг ихтэй газрыг ашиглан экоботаникийн хүрээлэнгээр цогцлуулан шийдэж, амралт чөлөө цагаан өнгөрөх ая тухтай, амар тайван, шинэлэг орчин байхаар төлөвлөв. Амралт соёлын бүс. Хэрлэн голын айс хавийг ашиглан хотын дуу чимээнээс хол иргэдийн алжаалаан тайлах амралт соёлын бүсийг шинээр байгуулахаар төлөвлөсөн болно. Худалдаа үйлчилгээний гудамж 1. Одоогийн захын орчийг сайжруулснаар худалдан авалтын таатай нөхцөл бий болохоос гадна худалдаа үйлчилгээний бүсийг дахин төлөвлөж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үед зорчих хэсэг, зам талбай болон авто зогсоолыг цогцоор нь шийдсэн орчин үеийн шийдэл бүхий худалдааны гудамж болох юм. Худалдаа үйлчилгээний гудамж 2. Орчин үеийн хотын жишгт нийцсэн худалдаа үйлчилгээний гудамжийг шинэлэг өнгө төрхтэй төлөвлөж, төвийг хотын баруун хэсэгт байршуулахаар шийдэж өгсөн. Гэр суурьшил. Одоогийн гэр хорооллын газрын дундын эзэмшлийн хэсгийг нийтийн эзэмшил болгон төлөвлөж, өрх гэрийн хэрэгцээний хүнсний ногоо тарих талбай, хүүхдийн тоглоомын талбай, олон нийт цуглах талбай, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, явган хүний зам зэргийг төлөвлөж өгсөн. Мөн гэр хорооллын тоосчлтын эсрэг ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр эко гэр хорооллын шинэ орчинг бүрдүүлэх төлөвлөлтүүдийг тусгасан болно. Уламжлалт хэв маягийн суурьшил. Монгол хүний ёс заншил, өв соёлыг орчин үеийн шийдэлтэй уялдуулсан уламжлалт гэр цогцлогыг төлөвлөсөн бөгөөд энэ нь чой болсон хотын нэг онцлог болох төдийгүй үүгээр дамжуулан гадны болон дотоодын жуулчдын сонирхлыг татах, өв соёлоо таниулан сурчлах өөрмөц жишг хот болж чадах юм. Орон сууц. Чой болсон хотын иргэдийн ая тухтай амар тайван амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг тооцсон, хүртээмжийг дэвшлүүлсэн орон сууцны хорооллыг төлөвлөсөн болно. Логистик. Чой болсон хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан тээвэр логистикийн зангилааг чухалчлан үзэж, төмөр зам, нисэх онгоцны буудал, хотын дотор болон гадна замуудын зэрэглэлийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх боломжтой болгон төлөвлөв.
Эргийн ландшафт. Барилгажилт хийгдээгүй онгон дагшин байгальтай гэрлэн голын айс авгаазрыг цэцэрлэг түрээлэн болгон төлөвлөж, голын ойр орчимд явган хүний зам, совилэл, сэлүүрцээ болон бусад олон төрлийн спортын үйл ажиллагаа явуулж болох зам талбай гаргаж, хүнд жинтэй техник явах боломжгүйгээр чөлөө цагаан өнгөрөх, амралтын газар байгуулж байгалийн тогтцыг алдагдуулахгүйгээр амрах орон зайн орчинг бүрдүүлсэн ландшафтыг төлөвлөв. Эрен зууны чимэг болж, уулсшгэн өндөр хөгжилтэй, түүхшгэн урт настай, тэнүүн талын ухаалаг хотыг цогцлоохын төлөө бидний сэтгэл зүрхэн зориулан хийж бүтээсэн энэхүү ажлыг эрхэм чой болсон ч та бүхэн дэмжин хамтран ажиллаж, хамтдаа хөгжинө гэдэгт бид итгэл дүүрэн байна.